Хүүхдүүдээ гараа угаасан уу? Амьсгалын замын өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн том боломж бол гараа зөв угааж татах. Ингээд Pinky компанийн ах эх нарынхаа тусламжтайгаар Монгол хэлнийхээ хичээлд хамтдаа оролцгоё. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид Монгол хэлний хичээлээр шинжийг тоочин дүрсэлсэн эхийг задлан шинжлэх, үүн дотроо гадаад дотоод шинж, зохиогчийн сонин содон дүрслэлийг илүү ялган таньж тайлбарлана. За хүүхдүүдээ хичээлдээ орцгоё. Насаа анхаараарай. Багш нь эхийг ажуухан уншиж өгье. Та нар маань анхааралтай сонсоод гадаад дотоод шинжийг дүрслэн тооцсон үг хаана байна вэ гэдгийг дотроо бодож байгаарай. За, дээд насагдарч ийм хүн байлаа. Нөхөр насагдоржийг солилцоолоос өмнө цус таних төдий явсаар 1921 оны 7 дугаар сард бие тулж танилцсан юм. Нөхөр насагдорж бие нарийнхан, нуруу тэгш шулуухан, царай цагаан, үс хөмсөг хар, цочмог харсан хүнд хялардуу юм уу гэмээр ажиглавал тийм биш. Нүдний цагаан их, зовх нингэн бөгөөд гар хуруу цэвэр гойлог, царайлаг залуу байсан юм. Монгол дeel голдуу өмсөх боловч мөн Европ хувцас холимог хэрэгэлдэг. Жишээлбэл зангаатай цамцны дээр Монгол дeel өмсөж явна. Сахин хутал өмснө. Тэр үед ардын намын малгай гэж нэрлэж байсан ногоон хилэн малгай өмснө. Хаяа тоорцог өмснө. Сүүлийн үед үргэлж бүрх малгай өмсөж явах болсон. Бас цэргийн хувцас хаяа өмснө. Тэгж явахдаа хувцас нь цэвэр бөгөөд ямар боловч бие тохирсныг эдлэн. Нөхөр насагдорж зан ааш дүлгүүн, даруу, үг цөөн, үерхэг нөхөрсөг, хүнийг хүндтгэхэн дуурайлтай, ихэрхэг бардам зан огт байхгүй, энгийн ярих буюу хурал дээр үг хэлхийн өмнө нүдээ дээш харж бодлого тавьж байгаад ярихдаа удаан, болгоомжтой, бодлоготой, оновчтой, цөөхөн үгээр санал шүмжлэлээ тавих бөгөөд юу илүү сул үг хэлэхгүй. За чимэдгой дуртгалдаа насагдоржгойг ийхүү илэрхийлжээ. За ингэж илэрхийлэхдээ гадаад дотоод шинжийг зохиогчийн сонин содон дүрслэлээр хэрхэн тоочин дүрсэлсэн байгааг анхааралтай харцгаа хэдүүлээ. Насагдорж ямар хүн байсан бэ? Одоо бид тэгвэл гадаад дотоод шинжийг дахиад тоочоод батгаад давтаад харъя. За гадаад төрхөөр нь тэгвэл гадна талыг бол одоо төрх нүдэнд харагдаж байгаа учраас төрх гэж хэлж болох юм тийм. За гадаад төрхийг тэгвэл яаж илэрхийлсэн байна вэ? Яаж тоочин дүрслэлсэн байна вэ гэдгийг дэлгэж дахиад нэвтэлж үзье. За бие нарийнхан, нуруу тэгш шулуухан, царай цагаан, үс хөмсөг хар, нүдний цагаан их, зовх нингэн, гар хуруу цэвэр, царайлаг хүн байжээ гэж нүүр биеийн шинжийг дүрслэн тоочин дүрсэлсэн бол за өмсөн сэтлэлээр нь гадаад төрхийг тоочин дүрсэлсэн байна. За ингэхдээ голдуу дээл өмсдөг. Европ хувцас бас холимог өмсдөг. Зангаатай цамцны дээр Монгол дээл өмсчдэг байсан. За сахин хутал өмсдөг, ногоон хилэн малгай өмсдөг, хаяа тоорцог өмсдөг. Сүүлдээ одоо голдуу бүрх малгай өмсөж явдаг болсон. За цэргийн хувцас хаяа өмсдөг. Хувцас нь цэвэр бөгөөд ямар боловч биедээ тохирсныг эздэг байжээ гэдгээр дүрсэлжээ. За тэгвэл бидний саяын тоочин дүрсэлсэн үгсээр илэрхийлсэн их зохиолч насагдорж байгаа хөргийг харъя. Бүрх малгайгаа өмсчихсэн голдуу өмсдөг Монгол дээлтэйгээ зургийг бид харж байна. Сайн сайтар ажиглах юм бол бас Монгол дээлнийхээ дотор нь зангаатай цамцаа өмсчихсэн байна. За эндээс харвас их цэвэр цэмцгэр одоо нарийнхан биетэй одоо тийм царайлаг хүний төрхийг бид харж байна тийм. За одоо тэгвэл дотоод шинжийг хэрхэн илэрхийлсэн байна вэ гэдгийг эргээд дахиад нэг давтацгаая. За зан ааш дүлгүүн, даруу, үг цөөн, үерхэг нөхөрсөг, хүнийг хүнддэгдэг,
болгоомжтой, бодлоготой, ихэрхэг бардам зангүй, үг илүү сул үг хэлдэггүй ийм хүн байжээ гэж илэрхийлсэн байна. Эндээс үзэхэд нацагдорж байна. Даруу дүлгөөн зан ааштай, үг дуу цүүнтэй, хинтэй ч болов үерхэг нөхөрсөг, дээр нь бусдыг хүндэтгэж чаддаг, бас их ярихдаа болгоомжтой, бодлоготой, сул үг хэлдэггүй, хэрэгэлдэггүйгээр ярьдаг ийм хүн байжээ гэж илэрхийлэгдэж байна. За, тоочин дүрслэх арга хэрэглүүрт бид дараах 5 арга хэрэглүүрийг оруулж үздэг. За, зохиогчийн сонин содон дүрслэл эсрэг ба ойролцоо утгатайгаар илэрхийлж болдог байх нь тоочин дүрслэх арга хэрэглүүрийг дагтан тооч гаргаараа илэрхийлж болдог байх нь тэмдэг нэрээр илэрхийлж болдог байх нь зэрэгцүүлэн холбох үг нөхцөл зэрэгцэн нийлмэл өгүүлбэрээр тоочин дүрслэх аргыг илэрхийлж болдог байх нэ. За, эдгээр арга хэрэглүүрийг ашиглаад бичихэд уншигчийн сонирхлыг илүү ихээр татаж илүү тод бичгсэн зүйл маань тод томруулмаар илэрхийлэгдэж болдог байх нь. За, зохиолчийн сонин содон дүрслэлийг цоодлогын бичсэн Манжаа гэдэг хөрөг найрууллын хэсгээс уншаад хэдүүлээ тодруулж ярилцгаая. За, багш нь мөн эхийг хажуух уншиж өгье. Та хэд маань анхааралтай сайн сонсоод ямар үг зохиогчийн сонин содон дүрслэлийг илэрхийлсэн байна вэ? Ямар сонин содон үгээр Манжаа тоочин дүрслэж бичсэн байна вэ гэдгийг анхааралтай сайн дотроо бодлогоогоо багшийнхаа хэлэхдээ тохирч байна уугүй юу? Тулгаж байгаарай. За, багш нь эхлээд эхийг уншиж өгье. Дээд цоодол багш нь хөрөг найрууллаас нь хэсэгчлээд авчихсан байгаа. Манжаа хөрөг. Манжаа гинт саналаа. Хүүхдээс өндөргүй өөртөө томдсон ээлтэн Монгол худалтай элбэгдсэн дээлтэй Манжаа минь. Түүнийг өдий олон жилийн хойно сэтгэлийн олон гуу жалга нэгжин дурсах юм гэж сансан ч бишээ. Манжаагийн уг нэр нь Манал. Гэвч миний мэдхийн толгойтой болгон Манжаа гэцгээдэг байлаа. Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон худалтайгаа зогсож байх нь модоор зурсан Монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлөө. Манжаа гадаа 100 болсон шүү дээ. Мэдсэн үү? Үстэй дээлээ тайлаач. Пөөнилөгчхөд хаашаа амтэн бэ гэж охид хүүхнүүд жиг хийн. Ингэж л байдаг юм. Юугаа юмсан? Та нарт ямар пад байна гэсэн мэт Манжаа чихгүй толгойд тариалан өөрийнхөө гой нимхэн цэнгэр шаагын хуланд айраг хийгээд нүд анин сүлж хэрхэндээ хөөхөн хүлчүү буузайсан. Манжаа нэрэл буузгар хүн юм. Хоньны муухан мүлдсэн тойгорхуу хоовн толгойтой үсээ ямагт тонгоргоор үргэлгэж нэг талын шазуураа зууж ярих тул ээзгийн мөчгсөн юм шиг нэг хацар нь бумбайж буузгар дээрээ буузаагаа ярих гэж удаан зуурч өгөндөө тэгж явж зуураа хочтой болсон юм. За, ингэж хэсгийг тастаад авчихсан байгаа. За, одоо тэгвэл дараад нь зохиогчийн сонин содон дүрслэл ямар үгээр илэрч байна вэ гэдгийг багш нь энд тодруулчихсан байгаа. Дахиад давтаад зохиогчийн сонин содон дүрслэл дүрслэлээр илэрхийлсэн үгсийг багш нэг уншиж өгье. Элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа модоор зорсон Монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү. Пөөнилөгчхөд чихгүй толгой царайлан нүд анин цөлөх буузгар хүн муухан мүлдсэн тойгорхуу хоовн толгойтой зуурч өгөндөө. За, эдгээр үгс бол Манжаа тоочин дүрслэж иймэрхүү дүр төрхтэй хүн, иймэрхүү үг яриатай хүн гэдгийг илэрхийлээд өгсөн байгаа. За, одоо тэгвэл энэ зохиогчийн сонин содон дүрслэлийг бид тайлж уншиж утгыг нь ойлгож байж энийг илүү ойлгомжтой,
илүү одоо тодор бидэнд ойлгогдох болно. За тэгвэл зохиогчийн сонин содон дүрслэлтийг тайлбарласан хэсгийг багш нь хэлж өгье. Элбэгдсэн дээр томсон гутал гэдгээр манжаагийн жижигхэн биетэйг шууд хэлэлгүй ярианд өргөн хэлдэг хэллэгээр илэрхийлчихсэн байна. Элбэгдсэн дээр томсон гутал гэдэг хэллэгээр. За дараагийн мотор зорсон Монгол шатрын ноёнорхуу. Энэ бол биеийн ерөнхий хилэмж илэрхийлэл дүрслэл байна. Манжаагийн нэг байгаа биеийнх нь одоо шилж байгаа хилэмж нь гэсэн тийм. За пүүний өчгөөд намхан навсгардуу гадаад төрхийг илүү тодруулж өгсөн үг. Чихгүй толгой царайлан юу ч болоогүй мэт царай гаргаад сонирхол гаргаж байгааг сонирхолтой далд утгаар илэрхийлээ. Олон үггүй дуу цөөтэй хүн гэдгийг тодруулсан. Чихгүй толгой царайлан сонсооч юм шиг. Чих байхгүй толгойд нь юу ч сонсохгүй тэгээд сууж байх болов гэсэн утгыг гаргаж өгөхийн тулд. За нүд анин цүлж гэдгээр их таашаалтай ууж байгаа нүдэ анин харах одоо харж шинжих чиргүүгээр зүгээр л одоо тэр амтыг мэдрээд ууж байгаа нүдэ анин гэдгээр тийм мөн тун дуртай ихээр ууж байгаа цүлж гэдэг утга шилжүүл цүлж гэдэг үгийг утга шилжүүлэн төрсөлсөн. Одоо цаана бүр хинжээ хязгааргүй юм шиг ихээр авч байгаа гэдэг утгыг илэрхийлж өгсөн. За бууцгар хүн гэдэг нь бол ерөнхий байдлаараа одоо манай монголчуудын ярьдгаар бол нэг хонин бууз, дугуй бууз гэж байдаг шиг тийм нэг өөрийн дотор өнгө аястай тэгээд ийм өөрийн гэсэн үзэл бодолтой хүн гэдгийг одоо манжааг илэрхийлж өгсөн болов уу гэж бодож байна. Бас хатан бомбаага хэлбэр төрсөн тэр бууз чингвцсэн юм шиг тэр чингвэс гурлийн чингвэс шиг ижлэхэн болдог гэдгийг илэрхийлж өгсөн байна. За муухан мөлжсөн тойгорхуу үсэн шингэн муухан мөлжсөн гэхэр нэг тойгийг мэднэ дээ. Тойг гэдэг бол дунд чүмэг шанти уулзуур дээр байдаг жижигхэн бондгор яс байдаг. Тэр ясыг бид одоо монголчууд бэлгэшээхтэй бол тойгийг хөөхөн мөлжүүл хөөхөн хүүхэд гардаг юм аа. Сайн мөлжүүл хөөхөн хүүхэд гардаг юм аа гэж бэлгэшээдэг. Тэр яс шүү дээ. Таны одоо мэдэж байгаагаар бол. За тэрийг дутуухан мөлжсөн, муухан мөлжсөн гэдэг нь бол одоо нэг тэр мөлжсөн жижиг юм одоо үсэн шингэн байсан болоо да гэдэг төсөөлөл дүрслэл гарч ирж байгаа. За мөн толгойн хэлбэрийг тэр тойгны ясаар дүрсэлсэн байгаа. Дүрсэлсэн байж болох юм. Тэ? За зурч өгөндөө гэдэг үг байгаа. Содон дүрслэл маш удаан үгээ зөөж ярихыг дүрсэлсэн. Маш удаан үгээ зөөж ярихыг дүрсэлсэн. За одоо тэгвэл харъя хэдүүлээ. Манжаагийн маань өнөө сая бидний нөгөө үгээр илэрхийлээд байсан дүр төрхийг зурагт болгожээ. За тэгвэл нөгөө бидний сая яриад байсан шинжүүд энэ зураг дээр хаана байна? Элбэгдсэн дээл, томдсон гутал харагдаж байна уу энэ зурагт? За тийм байна тий. За дараад нь пүүний өчгөөд гэдэг үгээр нэг пүүнисэн пөөгөр гэдэг санаа энд гараад байгаа. За дараад нь муухан мөлжсөн тойгорхуу хоовн толгойтой нөгөө бидний яриад байсан нөгөө тойгтой төстэй толгой үсийг ажиглаарай. За дараад нь манжаа нэрээр бууцгар хүн зураг дээр цайтар ажиглах юм бол тэр хасар дээр юм бомбайцсан тийм дүр төрх харагдаж байгаа. За шивхий толгой царайлан тэр нүдийг харсан бол юу ч анзаархааргүй өөрийнхөө нөгөө бодсон чиглэсэн бодолд одоо тууштай гэдэг нь бас харагдаж байна тийм. За нүд анин цүлж гарсан гэдэг сонин содон илэрхийлж байсан тэр айргийг хичнээн хамтрахын ууж байгааг ингэж илэрхийлсэн тийм. Ярих гэж удаан зуурч өгөндөө
эндээс нь үзэхэд ерөнхийдөө нэг тийм тайван амгалан хүн болов гэдэг нь бас харагдаж байна тийм хүлээцтэй альваад. За тэгээ ерөнхий биеийн хилэмжийг хараад хахад модоор зорсон Монгол шатрын ноёнорхуу хүн байна гэдгийг илэрхийлээд байгаа. За дээр нь бас бид энд багш нь тодруулчихсан эрхүү, лгөө, лан, дөө, гар гэдэг ийм одоо дагаврууд байгаа. Энэ дагаврыг зохиолч минь сонин содон дүрслэлтэд хэрхэн ашигласан бэ гэдгийг тайлбарлан ярилцгаая. За багш нь зохиолчийн сонин содон дүрслэлүүд доторх тодруулсан байгаа дагавруудыг тайлбарлаж өгье. За тэр модоор зорсон Монгол шатрын ноёнорхуу, муухан мөлдсөн тойгорхуу, хоовон толгойтой гэдэгт шхуу бүтээврүүд тодруулсан харагдаж байна. За тэр шхуу гэдэг бол төсөөт бүтээвэр буюу ноёнорхуу, тойгорхуу. Тэр ноёнтой ерөнхий биеийн гадаад хилэмж төстэй адилхан төсөөтэй гэсэн үг тийм. За муухан мөлдсөн тойгорхуу, хоовон толгойтой гэдэг байгаа. Би хүүхдүүдээ бас тойгны ясыг тойг гэж яг юу юм бэ гэдгийг олж сайн мэдэх болов мэдхгүй болов гэдэг үднээс багшны нэг тойгны ясыг бас та хэд ингээд бас хараад яг энэ яс шүү дээ тэр тойгч гэдгийг нэг үзүүлэнгээр нэг завчирсан байгаа. Та анзаарч хараарай. За тэгвэл нэг толгойн ерөнхий хэлбэр нэг ийм тойгорхгүй хоовн толгойтой байсан гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тэр пөнилэгчгүүд гэдэг дээр илгөө байгаа. Илгөө бол бусдаар үлдүүлэх хэвийн дагавар. Тэр пөнилгөд байгаа зүйл нь бол тэр томцсон утал дээд хоёр манжааг өөрийн ус гэж илүү томцсон пөнил гэж харагдуулаад байна гэдгийг илгөө гэдэг дагавраар илэрхийлж өгсөн байгаа. За дараад нь ярих гэж удаан зуурч өгөндөө гэдэг бол их удаан болохыг баттай мэдэж байгаа гэсэн утга. Бүр үнэхээр удаан шүү дээ. Бүр зуурч өгөндөө гэдгийг илэрхийлж утга байгаа. За дараад нь манжаа нэрэл бууцгар хүн юм гэсэн байгаа. Тэн дээр гар гэсэн дагавар болохоор нэр үгүй жинхэнэ нэрээ тэмдэг нэр бүтээх дагавар буюу тэр бууцтай адилхан яг л бууц шиг бууцтай төстэй илэрхийлж өгсөн илэрхийлэн дүрсэлсэн дагавар утгатайгаар тэр дагаврыг дагуулж өгсөн байгаа. За дараад нь тэр чихгүй толгой царайлан цаана нь бол чихгүй толгой одоо яг чихгүй толгой шиг царай гарган сууж байгаа. Сонсоогүй юм шиг царай гаргаад сууж байгаа гэдгийг тэр лан гэдэг бүтээврээр илэрхийлж өгсөн байна. За одоо өнөөдрийн бидний хичээлийн дүгнэлт маань ийхүү зохиогчийн сонин содон дүрслэл гадаад дотоод шинжийг тоочин дүрслэн бич сурснаар дараах чадварууд хөгждөг байх нэ. За бусдаас өөрөөр харах хүчгийн тулд альвааг ажиглаж сурдаг юм байна. За дараад нь бүтээл сэтгэлгээ хөгждөг юм байна. За дараад нь илүү тод илэрхийлэн бичих чадварт сурдаг юм байна. За тэгэхээр бид зохиогчийн сонин содон дүрслэлээ гадаад дотоод шинжээр тоочин дүрслэж бичиж сурснаар илүү одоо чиний бичсэн зүйл бусдад ойлгомжтой, бусдад тод томруу илэрхийллийг чинь илүү тод болгож өгдөг гэдгийг мэдэж авлаа. Долгион аппликейшн та өөрийн сонирхлоор хүссэн лайв стримийг хийн. Видео аплод хийх гадна бусад хүмүүсийн хийсэн сонирхолтой лайв стрим видеог үзэж түүнийгээ бусадтай хуваалцсан сэтгэлдээ солилцож видео оноо цуглуулах мөн бусад өгөх боломжтой.